Эрүүл мэнд бүсийн уншил гоомжлогын төвийн төрөлдсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, бүсийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаантай уялдуулан зүрх судасны тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх эм хангамжийн нөөцийн агуулгыг тухайн бүс нутагт байгуулна. Тэгэхээр энэ зөвхөн барилгын нөхцөл байгаа болохоос тоног төгөөрөмжийн дутагдaltaа, мэргэжлэлтний дутагдaltaа, нөгөө талаар одоо эмнэлгийн хэрэгслийн дутагдaltaа ийм асуудал байж байгаа. Тэгэхээр энийг шийдэхэд бол баруун ус техникийн хэлжиндээ Ховд аймыг төшгөлсөн зүрх судасны төв, онцлогооны төв одоо шинээр барих, нөгөө талаар бас тархины хагалгаа, үе соёлох хагалгаанууд баруун ус аль болох оюутгах асуудал байж байгаа. Хүн амын төвлөрлийг задлан гэдэг бол бүссэн хөгжүүлэх асуудалтай уялдуулаад тэр татаад байгаа хүчнүүдийн бүсийн хөгжлийн өсөлтийнтэй улсын зэрэгэлдээ хоттой уйж тэн дээр нь одоо үйлчлэгийг үзүүлэх маш чухлаа гэдэг хэлсэн.